За тэр энэ жилийнхээ наадмын нээлтийг тухай бүгдээрээ жоохон юм үздэгээ би жоохон үзээд сэтгэлдээ та бүхэнд хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр энэ дэр ингэж энэ жилийн наадмын дуунууд нэрээ ойлгохгүй болж байгаа чинь нэрээ ойлгохгүй л миний харж ирсэн. Харин тийм заавал хашигдсан хүмүүсээр дуулах шаардлагагүй юм тий. Хоолоогоо шагсан, хашигдсан тэр рок pop гоо тийм хүмүүс тэр рок pop-ын тоглолтыг хийгээвжсэн бол гүй арай л үзэхгүйсэн баг та. Тэгээд яг энэ юун дээр бол нэг л утга авцалдаагүй оруулсан надад санагдсан. Тэгээд энэ дээр нэг л санаанд хүрсэнгүй гэж байна тий. Миний ч санаанд хүрээгүй. Энэ дээр ерөнхийдөө энэ манай Монголын энэ төрийн тэргүүнүүд тэгэл чувтан ингээл нэг муухай хоолоогоор ингээл нэг орилол нэг хүн ингээл юм уншаад байгаа байхгүй. Энэ хоолойных нь өнгөн надаа нэг таалагддаггүй шүү дээ. Энэ яг нэг иймэрхүү хүмүүс нэг хаяад яг нэг шүлэг мүлэг уншаад явж идэг нэг тиймэрхүү хүмүүстэй жоохон тоолон төстэй юм. Гэхдээ надад бол яг одоо энэ яриад байгаа юмхтэй хоолойн нэг таалагдахгүй байна. Зүгээр энэ хүнээрээ ч юм уу альс өөр хүнээр ч юм уу жоохон арай нэг ондоо нэг зөөлөн хоолойтой хүнээр нэг яриулч болоогүй. Бүр дандаа ингээд нэг хоолоогоо шахсан тэгээд нэг дуусан тийм хүмүүс тэгээ хоолоогоо шахаж ингэж нэг шүлэг уншиж байгаа юм шиг нэг тийм хүмүүсээр ярьсараа одоо энэ дэр ингээл хоолоогоо ингээл шахаад дуулаад идэг. Энэ дээр нэг рок pop гараад иж байгаа. Тэгээд тийшгээ ахаад нэг рок pop хүн гараад. Одоо энэ чинь ингэ шовтон өглөөл. Бахрейнсийн төрийн тэргүүн. Кыргызстансын төрийн тэргүүн. За энэ дээр нь яг 7 сарын 11 буюу наадмын өдрийг бас морины өдөр болгож бас тэмдэглэхээр болсон гинөө бас нэг тиймэрхүү юм бас болж байгаа юм. Ахаал энд бас нэг ингээд юу гэдэг ахаад ингээд нэг хоолоо шахсан хүн дуулаад эхэлчихэж байгаа. Дандаа рок pop юм. Тэгээд энэ шүлэг уншиж байгаа энэ эмэгтэй ч гэсэн ингээд хоолоогоо шахаад ингээд нэг ярьж байгаа нэг тийм нэг хоолоонд бас нэг тийм гоё хоолойтой хүн биш байгаа байхгүй. Гоё хоолойтой хайтаахан шиг хүнээр жоохон ингээд эмэгтэй ч юм уу зөөлөн хоолойтой зөөлөн яриатай яриа тийм нэг хайтаахан хүнээр яриулж бодог. Бүгдээрээ ингээд нэг хашигдсан хоолоогоо шахсан шүлэг уншиж байгаа энэ яриа энэ ярьж байгаа яг ингээд аймагуудаа яг ярьж болж байна л да. Тэгтэл одоо юу гэдгийг тийм ингээд бүх аймагуудаа ингээд уншлаач бүр тэгээд зүгээр ингээд тойроод ингээд ширээг нь энд чиг юуг нь үзэх юм. Тэг зүгээр тэр нэг сонин шүлгийг нь унших юм уу? Шүлгийг сонсох юм уу хаашаа? Яг юу болоод байгааг нь мэдгүй ингээд гэхдээ нэг арай нэг жоохон өөр аргаар харуулчих болоогүй 21 аймагтайг бүгдээр л мэдж байгаа шүү дээ. 21 аймагийнхаа бэлэгдлүүдийг нэг арай нэг айтайхнаар харуулчих болов. Заавчгүй ингэж харуулах хэрэгтэй юм. Ингэж тэгээд дандаа хоолоогоо шахсан. Тэр ярьж байгаа хүн эмэгтэй ч хоолоогоо шахсан, дуулж байгаа дуучид нь ч хоолоогоо шахсан. Тэгээд энэ охтуудынх нь энэ дээр хоёр ивэрчиг юм зүвдэгцэн байгаа байхгүй. Атлаас нь харах юм бол яг хоёр ивэртэй нэг ямааны ивэр зүвдсэн юм шиг сонир харагдаж байгаа байхгүй. Одоо энэ хүүхдүүд нь артлаасаа ингээд ер нь ингээд харах юм бол хоёр жижиг холоос мэдхгүй хүн жоохон ингээд харах юм бол нэг хоёр ямааны ивэртэй ингээд нэг
сатан нэг хоёр ивэр зүвцсэн юм шиг сонир харагдаж байгаа байхгүй. Одоо энэ хүүхдүүд нь энд байгаа энэ хүүхдүүд нь одоо энд байгаа энэ хүүхдүүд байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдийг нэг артлаас нь харах юм бол яг сатаны нэг хоёр ивэр ингээд цохилсан юм шиг айгүй эвгүй харагдаж байгаа одоо энэ хүүхдүүдийг. Та нар ингээд хараарай. Дандаа ингээд хоёр сатаны ивэр ингээд зүвцэн артлаасаа айгүй эвгүй харагдаж байгаа артлаасаа. Энд чи хүмүүс ингээд цэнгэлдэхий тойроо суудсан байгаа шүү дээ. Тойроо суудсан байгаа артл уртлаас нь зэрэг харна шүү дээ. Тэг ингээд артлаас нь харангуут нэг сатаны ивэр шиг юм урталтаа гаргалаар нэг духны хамгаалт шиг юм нэг зүвцэн. Хүүхдийн тоглоом шиг зүвцэн. Тэгэд дээрэс нь энэ хун шууд байгаа. Энэ хун шуудыг ингээд гаргалаар толгоон цагаан. Тэгснэ толгой нь адилхан цагаан харагдаж байгаас энэ толгойд ингээд цагаан харагдаж байгаа. Энэ хон шавтай хүүхдүүдийг алей өшөөлөө сайн харуулж болох нь. Одоо энэ хон шавууд нь яаж байгаа нэг би анхаарад би юу шалсан гэхээр үгүй энэ бэртцсэн. Яагаад нэг далавчтай шуугаар төсөлж яагаад муу ярддаг юм болоо гэж би бүр ботсон гэж болтож байгаа. Яагаад тэгээд байгаа юм? Би гайхаад байгаа. Өөр шуугаар гэрээ нэг хонг хийж чадахгүй байсан бол яагаад өөр шуугаар төлөвлөж болохгүй байсан? Хонг та нар өдөөс хийж чадаагүй шүү дээ. Хонг өдөөсөө та нар хүн яг ямар байх ёстойг та нар харуулж чадаагүй шүү дээ. Энийг хүмүүс харах юм бол юу гэж харагдав? Нэг гаранд гимтсэн тагтаа байна гэж харж байгаа байхгүй. Нэг далавч нь пуурцсан тагтаа байна гэж харж байгаа байхгүй. Энийг толгой нь өмсөн хувцсан толгой нь цагаан гэж цагаан ингээд тэгээд цагаан гэлд ойгаад бүр наранд бүр ингээд бүр мэдэгдээд тэгээд толгой нь шууныхын толгой нь энэ юм болоод хоёр гартаа далавчтаа ингээд байх ёстой болов гэж бодлсон чинь үгүй нэг гартаа нэг юу зүвчээд байгаа нь мэддэхгүй ингээд байгаад ийсэн. Чи бүр ингээ ойртуулаад харсан чинь нэг гартаа нөгөө хунгийнхаа амханда толгой хиймэл толгойг барьчихсан. Хунгийн хиймэл толгойг барьчихсан. Тэгээд нөгөө гартаа энэ далавчийг ингээд унжуулж байгаа юм. Тэгэд хата нэг хоёр гараа ингээд дэлгэцэж байгаа шүү дээ. Эдгээр чинь ингээд хоёр гараа дэлгэцэж байгаа. Тэгвэл нэг гарт нь толгой нөгөө гарт нь ингээд далавчна. Тэгэхээр яаж байгаа юм гэхээр бүксэн дээрээ далавчтай юм. Юу бол ийм хүн байд юм. Бүксэн дээрээ далавчтай хүн байдаг юм уу? Биен дээрээ далавчтай хүн байдаг үстэй. Яах гэж ийм хүн хийж байгаа юм бэ? Энийг санаатаагаар энийг хэн найруулсан юм бэ? Би гайхаад байгаа. Энэ далавчтай хүн хэн зохиож найруулсан юм? Энэ санаатаагаар ийм хийгээд байгаа юм. Ямар тач тэр циркийн мордууд тэр бол санаатаагаар хорсныг бол бид мэдж байгаа. Одоо ингээд дандаа ингээд нэг урт үстэй сексисэн ингээд тэ хоолоо шахсан рок поп ийм хүмүүсээр бид ингээд доол хийх хэрэгтэй юм. Тэгээд дээрэс нь энэ дээр яг яах гэж ийм хийснийг би өртөөсөө ойлгоогүй. Ойлгохтой дуу би энэ наадмын нээлтээс би яг нодлонгийн наадмын нээлт бол заавал үнэхээр дажгүй байсан. Энэ нодлонгийн наадмын нээлт бол үнэхээр дажгүй байсан. За энэ наадмын нээлт бол үнэхээр дажгүй үнэхээр айтайхан болсон. Гэтэл энэ удаагийн наадмын нээлт бүр тэр морнуудаас агуулгаад тоглолтуудыг рок пop болгоод яах гэж ингэж сүд гэж хэлж байгаа. Би ойлгохгүй. Тэг би байсан бол заяа. Би байсан бол заяа. Энэ Японы хатан хоёрт ийм тоглолт үзүүлэхээс ичээ суух байсан. Энэ хэдийн оронд байсан миний нүур улаач байгаа. Энэ хэдийн бүх суулгаад хүн бах та. Энэ хэдийн өмнөөс миний нүур улаагаад байгаа юм бүр ичмээр санагдаад байгаа юм.
Ийм тоглолт үзүүлээд сууж байгаагаас ичмэр санагдаад байна. Ганцхан рок попынхнаас өөр жоохон утга авцалтаатай. Тэгээд морин дээр нь яг галбаар хорсон гэж яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө нийтлгаанд өгцөн мордуудыг нийтлгаанд өгцөн гэж сонссон. Одоо энэ ч нэг тоглолт үзүүлээ явж байгаа энэ хүүхдүүд байгаа шүү дээ. Энэ залуус энэ заримуудын айшаа худалдагдсан юм уу, барьцаалагдсан юм уу, яасан мэдгүй. Зарим нэг нь ураад гүж чад яг энэ баярлалд ашигладаг, циркийн тоглолтод ашигладаг сургуультаа морийг албаар нийтлгаанд өгсөн байна гэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүсүүд нь ялаа авчаа. Тэгээ миний бодлоор бол энэ удаагийн наадамд ямар нэгэн байдлаар бас нэг гадны бодлого орсон байх магадaltaй энэ мориноос зүгээр жишээ аваад үзэхэд. Гадны ямар нэгэн улсын хурдан сүтгэх үйл ажиллагаа бодлого явагдчихвол гэж би удаарч байна. Яагаад заавч рок попынхнууд дуулуулж байгаа юм? Надад таалагдахгүй, надад онцгүй санагдаж байна. Энэ хүмүүсийн хилээд байгаа нь үнэхээр аргагүй шүү дээ. Битгий муулаад бай гэж байна. Гоё дуу байж гэж ах шиг шаал худлаа. Энэ дуу чинь гутааж юм гэж бас над үйл ажиллагаа энэ тийм дуу чинь онц биш гэж бас тий. Дуучдын хувцаслалт юу юм бэ? Тийм үнэн. Надад өрдөөс энэ наадмын нээлт өстой үнэн сонин. Энд юу болоод байгааг нь мэддэхгүй. Ямар ч утга авцалтаагүй юм болгож явуулсан. Сүүлд нэг жоохон нэг дуу гарч ирэх нү гэсэн чинь энэ дуу бас л нэг жоохон сонирн болоо явчихсан. За нэг эрэгтэй хүн гарч ирээд нэг эрэгтэй болоогоор дуулахнуудаа гэсэн чинь бас жоохон эмэгтэйлэг холоотой эрэгтэйгээр дуулуулсан байна. Тэгээд нэг эмэгтэйгээр дуулуулаад нэг жоохон тийм сонирн болчихсон байна. Уучлаарай. Миний харж байгаагаар жоохон энэ дуул одоо тэгсэн энэ дуул ганцхан рок поп дуу биш байгаа байхгүй. Бус дуу нь бүгдээрээ рок поп дуу. Тэгэл нэг гитар шиглүүлээл, аяг шиглүүлээл. Бүгдээр рок поп дуу. Рок поп нэг би яг уу дайггүй дуулдаг юм. Манай Монголын бас урлаг соёлын тэргүүн үлгээ ойлгочлаа. Гэхдээ дэндүү олон рок поп бөмбөгж байгаа. Энэ ямар рок попын тоглолт биш үү? Энэ ямар рок попын хэрэг тоглолт үзэх гэж байгаа бол хүмүүс зүгээр мөнгө төлөөд өрснөө очиод та нарын тоглолтыг үзнэ шүү дээ уусаа. Та нар бид нар тэнд тоглолт хийх гэж байна. Та нар үзээрээ зургатаар зарлах юм бол үзнэ шүү дээ. Түүнээс биш тэгэд наадмын нээлтийг арайчтай ингэж болохгүй хаа. Даан рок поп багтай байдаг. Арай ингэж болохгүй хаа. Тэгэл човтон үйл чинь ёо. Надад бол өстой сонин санагдлаа. Энэ ямар сунжруу увшин болоод байгаа юм бэ? Энэ хурд саран туяа наран баачга жаргалсан нарыг харахад бүр за энэ угаасаа гоё юм болохгүй юм байна гэд шууд энэ хідээс залхаж чинь штэ гэж байна. Хард тэрэг залхах нь аргагүй штэ энэ чинь. (2023-2024) оны нээлтүүд өмнөх нээлтүүд бол хараад ирж энэ нээлт бол за өстой ямар нэгэн байдлаар гадны бодлого орчвоо яач вэ? Надад үнэндээ хэлэх ч үнэндээ олдохгүй. Нэг наадмын нээлтийг үдчихэд тэгээд нөгөө стадион руугаа нэг очиод нэг ганц хоёр хуушур идэт нэг наадам болж ин доо. Бас наадмынхаа хуушурыг хамсчий гэж бодож лээ. За тэгээд цаахан наадамлаарай. Та бүхэн. Уун би цагаан олтон болох гэж хичээж байгаа. Гэхдээ наадам
Марс хичээж байгаа одоо чи наадан мадмар тисэхгүй бас хуушур мушур амсчих байх өө би сайн хэлж мэдэхгүй. Аль болох махан хоол жоохон бага идэх гэж хичээж байгаа. Ичинда зүрхэнд цохилж амьсгалын амьдрал. Над бол ердөөсөө яг жүжигчт нь яг жүжиглээд явж л ашиг байна. Тэгээд энэ хин за надад бол нэг тиймэрхүү санагдлаа. Энэ наадмын нээлт бол өмнөх онуудаас баг хамгийн муу бэ удаа би удаа тэгж л бодож байна. Энэ хоолойны бид муутай нэрхтэй бүр эмхтэй гинэ. Тэгээд ерөнхийдөө миний харж байгаагаар юу байгаа юм гэхлээр өмнөх онуудаас баг хамгийн муу наадмын нээлт нь болчлоо л гэж би удаа бодож байна. Эсвэл биэс бол Японы элчин хаан энэ хаан хатан хоёр шиг худлаа нэмсгэлээ дүр эсгэж байгаа нэр ихэмдаал гэж би одоо бодож байна. Биэс бол нэр нэмсгэл гэчихгүй зүгээр ярваагаар байж байна. За юу зүзээд хүний цаг завыг үрээгээд байгаа бэл гэж бодох байсан. Биэс бол энэ дөнгөж сая энэ юугаа унтраачлаа шүү дээ. Чатад унтраачлаа шүү дээ. Chat is disabled port is live stream гинэ. Чата унтраачлаа. За тэгээд ерөнхийдөө энэ TV5 энэ шууд энэ хитрхи олон муулт явж байгаа болохоор ерөнхийдөө чата унтрааж байна. Миний харж байгаа бол энэ дээр бол ямар нэгэн байдлаар гадны ямар нэгэн юу орцсон. Энэ одоо чат байхгүй, коммент байхгүй болгоцсон. Бидний лимарис мод тэргүүн коммент байхгүй болцсон. За. Миний харж байгаа энд бол тэр морь сордуудыг нь хорсноос өксүүлээд гадны ямар нэгэн хүн энийг өдөртжээ. Тэгээд энэ харталтаа юу тавьсан? Энийг чөтгөр шиг. Энэ харталт нь юу байгаа? Энийг сарсан баг баха шиг. Та нар харж байна уу? Энэ нэг шар нэг чөтгөр юм уу сарсан байгаа юм уу? Энэ яг юу юм одоо? Хоёр ивэртэй, сахалтай нэг шовуу яг юу юм? Энэ яг ямар бэлгэдэл юм Монголын? Энээс өөр өдөртөө бэлгэдэл гарч ирж болоогүй юм манай Монголд. Чөтгөрийг бэлэгдээд байгаа юм уу? Шувууг бэлэгдээд байгаа юм уу? Хангардыг бэлэгдэх гээд байгаа юм уу? Яг юуг бэлэгдэх гээд байгаа юм тодорхойгүй. Хүн биетэй юм шиг тэгсэн хэрнээ хоёр далавчтай юм шиг эвэртэй энэ яраас нь том амтай нэг тийм сонин амтэн дэрдэлтэй хийсэн байх юм. Энд юу юм би одоо мэдэхгүй одоо энэ. Яг ч юм хийгээд байгааг би ойлгохгүй байна эднэг. Энийг хэн найруулсан бэ? Та нар мэдж байгаа бол судлаад хэлээрэй гэж би хэлмээр байна. За найруулагч нь хаана вэ? Найруулагч нь хин юм? Ингээ хаа эзэн ингээ хаагаад олдохгүй мэдхгүй одоо хин найруулсан юм аа мэдхгүй. Энэ хөтөлбөрийг хэн гаргасан? За харъя. 7 сарын 8.